бүгдэнд энэ бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзж байгаадаа баяртай байна. За өнөөдөр бит хоёр та нартаа сайн найзуудын одоо хоорондох ялгаа. Үгүй юу ярьж байгаа. Гүн штэ. Битэрийн өнөөдөр хийх гэж байгаа влог маань болохоор What's in my bag. Буюу миний цүнхэн дотор юу байдаг вэ? Тэнгүүд энийг болохоор өмнө нь уг нь шүүдрээ яг саяхан хийсэн. Гэтэ би гуугаад надтай хамт хийчлээ. Би ганцаараа ихэр миний What's in my bag амар гунигийн болох гэдэг юм гээд. Норхолтой байх болов гэд одоо манай хүний амьдралын хэв маяг нь минийхээс шал өөр. Миний болохоор шүүдрийнхээс шал өөр байгаа штэ. Тэгээд ганц би болон ээжийн цөмхөнд юу байдаг вэ? Ялгааг үзүүлэх гэж байна гэж хэлэх гэжсэн. Тэгээд хамтдаа эхэлцгээе. Угаасаа өмнө нөгөө цүнхэн дотор юу байдаг талаар хийж исэн. Манай үзэгчид бол мэдж байгаа. Тэгээд андаа цүнх аваад ирсэн. Энэ миний цүнх. Оо ямар гоё цүнх вэ? За. Би бас яха хаяа барьж явнаа. Гэтэ тэгээд хүүхдтэй хүний цүнхэнд яг энэ дотор одоо юу багтах вэ? Тэгээд нөгөө цүнх нь энэ бол жинхэнэ цүнх нь. Та нар өргөнийг харчих. Gosh. Энэ болохоор энийг шүүдрээ шиг байх үедээ л зүүж авсан. Тийм аа. Тэгээд манай талах гэсэн. Энийг тэгээ хаашаа байн авчих юм уу? тийш дээ энэ цүнх бүр хаашаа авсан. За тэгвэл би бас үзвэл надаа бас хүүхдгүй ч гэсэндээ жимийн цүнх байна тэгвэл. Зэрэгцээ бүр жим зүгээр чамтай зодтолдох гэж л авчирсан. Бас ийм том юм бариад ирэхээр чинь би арай жижигчээд байгаа хгүй бас. Жимийн цүнхэнд бол угаасаа юу байдаг нь ойлгомжтой. Хүмүүс угаасаа л мэддэг бэлтгэлийн хувцастай пүүз тэгэл нөгөө дасгалын одоо бүс мус гэл тэгэл пэли мели гэл нэг тийм бахан хөстэй юмнууд байгаа. Гэхдээ чи юу яагаад ч хэрвээ хүмүүс сонирх юм бол дараа чи удаа жимийн байх байг үзүүлж бас хүн ус гоё сонирхолтой ч юм тийм шүү дээ. Тэ нэрээ жимийн байг үзүүлж байгаа хүмүүс бас хэрэгтэй. За эхлэе одоо чиний цүнхийг яана одоо энэ дуусах юм уу бүр нэвтрүү. Хоёулаа ингээ чи эхэлж дуусаад би эхэлж дуусаад гэвэл нэг амар хоёулаа нэг цүнхнээс өөдчих юм шиг санагдаад. Миний цүнхнээс жоохон хүмүүс өөдөж магадгүй гэж бодоод байгаа байхгүй юу? Энэ гэхдээ ариун юмтай цүнх байна. За тэнгууд эхлээд хоёулаа нэг юм гаргаж. За тэгээ чиний цүнхэнд илүү их юм байгаа байх гэж үүсэлтэй. За би энэ доороос эхлэнэ. За энэ бүр уртлын юмнаас нь харъя. Энэ чи амар олон юм байна. Энд юу ч байхгүй юм байна. За энэ болохоор энэ миний ийм юмнууд байдیں۔ Энэ усны болт. За манай хүүхэд соосыг хэрэгэлдэггүй маа. Гэхдээ би энэ зүгээр юмыг яаж мэдхгүйгээд дараа нь хэрэг нь гарвал угаагаад хэрэгэлж чинь гэж одоо соос гин ингээд авчдیں۔ Тэрнээс ийм усны болт молт зүүдэг байсан бол ийм хажууд нь хийхгүй л тээ. Энэ одоо энэ юу болж байна. Энэ зүгээр рекламны пауз шүү. Манай хүүхэд соосыг хөхдөггүй байгаа. За тэгээд энэ болохоор хүүхдийн хүмсний утга амар жижиг амар хөөрхөн заяа миний жигч урууны хүмсийг ч авч дийлэхэргүй. Тэгээд би өлсгөөрөө гадуур явж байгаа заримдаа амар өлсөд хахаар энийг шууд идэл тэгээ очтой энэ нөгөө жим бар юу гэж нэрлэв протеин бар гэдэг юм. Тийм ийм юм айгүй иддэг тархалуулдаггүй болохоор айгүй гоё санагдав. Тэгээ сүү оруулах уу те? Тэгээ бас сүү оруулах. Энэ за чинийхийг үзье. Миний эхний карманаас л ерөөсөө 5 юм гараад. Миний одоо хамгийн одоо байнгын ойрхон ерөөсөө авч явдаг юм маань ерөөсөө энэ байна. Би буцаагаад хийгээд идэх үү. Нэгэ дандаа үзүүлдэг. Миний нүдний тусаагаар байгаа. За нэг тусаа чи бас юу гарадгүй. Бачраа нийч. Уучлаарай. Туссан бай. Бити тусаа гинэ. Туссан бай шүү. Одоо би яг тусааж байгаа гэх юм. Ингээд өдрийн би хамгийн багтаа 3 удаа тусаадаг, ихтэй 5 удаа тусаадаг. Нүдний тусаагаар манаа. Нөгөө нүдний хагалгаанд орсон, лазерын хагалгаанд орсон. Тэгээ тэр талаар манаас хүмүүс аягүйх асуусан байсан. Тэр хагалгааныхаа талаар бичлэг удахгүй нэ. Би тусад нь бичлэг хийнэ гэж бодож байгаа. За миний дараагийн карманаас нь болохоор энэ өөрөө зориултын памперсны байг байхгүй юу? Ийм хоёр юм байгаа. Энэ болохоор нөгөө хамарны цацлага. Тэгээд нөгөө нүсийн зөөлрүүлж байгаад энүүгээр ингэж нүсийн соруулж авдаг. Гэж соруулж авдаг ингэ. За. Энэ болохоор нөгөө юунаас хүсэн? Эмнэлгээс угаасаа авсан юм би. За чи чихэр идээд байгаа юм уу? Идээд байгаа. Чихрээ идэхгүй ярил та. Яагаад? Нэг их юм дээр тэгвэл ингэж идээд байгаа чи өөрөө яваад авчих. Ярьж байгаа нь энэ чинь хараа.
ярьж байгаа нь идэхгүй байх зорилготой. Сонсож байгаа нь идэх зорилготой. За. Би тэгвэл уушлаараа дөрөв тацаасан. Энэ тэгэнгүүтээ энэ юунд нь дахиад нэг юм юу гэдэг. Энэ болохоор мөмний тос. Хөхний товчны тос. Яахын зөнгөж нөгөө хөхүүлж эхэлж байгаа. Энэ надад амар миний аминд орсон. Би нөгөө айгүй удаан миний сүү гарахгүй 1 сар гарan сүү гараагүй байхгүй юу. Тэгээд тэр үед би нөгөө нэг айгүй сүүгээ хөхөө сааж нөгөө сүүгээ ингэж гаргах гэж амар хичээл зүтгэл хийж авах үед хөхөө гимтэхгүй тулд энэ тосыг амар хэрэглэсэн. Ер нь хөхүүл ээж нар зөвхөн хүний толгой хагалахгүй гэсэн үг. Зөөлөн. За болцсноо. За одоо ингээд миний угаасаа цүнхэнд байнгын явдаг юм маань миний ингээд дэлгүүр байгаа. За дэлгүүрээ бол танилцуулж ирсэн, хэлжсэн өмнө нь манайхан бүгдээрээ мэдж байгаа. Миний машины дэлгүүр, гэрийн дэлгүүр, жимийн дэлгүүр, бүх төрлийн дэлгүүрүүд явж байгаа. Танай гэрийн дэлгүүр ч байгаа. За миний дараачийн энэ Aquaphor гэдэг юу нэрийг хэллээд юм. За хэлээл авчи яа тийм тий. За энэ болохоор миний хүүхдийн памперсаа түрхтэй. Памперсаа зүүхтэй түрхдэг. Памперсаа зүүхтэй түрхдэг тос нь бүксийн одоо улаахаас сэргээлдэг. Тэгээ угаасаа тоснууд хэрэгэлт юм байлээ. Тийм. Тэгээ энэ бол энэ тэндгүй надаа юм жижигхэн санитайзер явж идэв. Бүр энэ тэндгүй энэ аягүй чухал юмнууд маань. Бүр амар хэрэгтэй юмнууд байгаа сте. Тийм байна. За энэ миний нөгөө нэг шүдний угаасаа шүд цэвэрлэгч утас заавал авч явдаг. Тэгээд ерөөсөө өглөө өдөр орой шөнөгүй хэрэгэлдэг. Би бүр юм ярих гэхээр бүр ярих юм алдгүй. Цүнхний ажууд бүр ингээд юу зохиож ярихаа мэдэхгүй. За энэ болохоор миний хураа пудр байгаа. За ямар нэртэй вэ? Hope Girl гэдэг Hankook Cosmetics-ийн 21 номерын хураа пудр. Ялангуяа би айгу таслаг арьстай болохоор ингээд хураа пудр надад ер нь бол явж хахад нөгөө подкаст хэрэгэхэд тэгээ ингээд таслахаа дарахад айгу хэрэгтэй. За. Энэ дээр. За миний дараагийн юм болохоор энэ цүнх. Энэ гэхдээ айгу хуурхан дотроо юм халуун үднийг нь хадгалдаг цүнх. Энэ болохоор би ерөнхийдөө энэ дотор би дандаа юм нөгөө ботлуудаа хийждэг юм. Манай хүүгийн яг хоёр хэрглэж ууж чаддаг нөгөө тасцсан ботл нь хоёр өөр ботлоос ашиглаж чаддаггүй. За гэхдээ чиний цүнх амар сонирхолтой байна жинхнээс. Thank you. Ерөөсөө нөгөө ингэж цүнх бинийхээ цүнх рүү өстө өнгөж үзээгүй юм байна айгу сонирхолтой. Би одоо бодог байна. Ичэдх. За энэ угаасаа миний хамгийн дуртай Ferravi крем байгаа. Hankook Cosmetics юм аа. Тэгээд кремээ бас угаасаа нүүрнийхээ будгийг сэргээх хэрэгтэй болдог. Заримдаа ингээд одоо ялангуяа сүүлийн үед маск зүгээд хар маск бол үнэхээр арьсыг алж чинь. Тэгээд үнэхээр эднэр бол явж байхаас өөр сонголтгүй байдаг болсон байгаа. Миний ярих юм ерөөсө хоёр яриад дуусчих юм аа. За энэ тэгээд дотроо бүр ингээ амар олон бас карматай ингээ харах юм бол одоо харж байгаа таа. Ингээл ерөөсөө тийм байна. Энийхтэй амар хэрэгтэй юм байна тийм. Би төгсгөлтөн бүр ийж идэв хараад за энэ цүнхний. За. Тэнгүүд одоо энэ болохоор за энэ талд би зөндөө байдлаас нь зүгээр нэг шигтэй суулаад харуулж байна. За энэ хоёр талд нь болохоор энэ миний хэрэглэдэг юмнууд. За. Энэ болохоор хөхтэй холбоотой. Нэг нь хөхний памперс. Нэг нь болохоор ерөнхийдөө хөхний памперсын оронд хэрэглэхэд айгүй зүгээр нэг юм юу байгаа. Хөхний памперсыг бол хүмүүс мэдчихэж байгаа шүү дээ. Сүүн яахгүй тул би шүүн унтахтаа хэрэглэдэг. Гадуур явж байхдаа хэрэглэдэг. Харин энийг болохоор өдөр гэртээ байх хугацаанд ерөнхийдөө хэрэглэдэг. Яг ингээд момонд ирээд харуулаад тавхаар сүүгийн маань цуглуулж идэг. Сүү цуглуулгач. За пэ бацраа нэм хөгчнөө гэж нэрээ те. За хэрэг цугларч ин сүү. Аваа 2-3 цайс үлчээр за. Тэгээ би энийг дараа нь танах гоё яг юу яана. Харуулна хаанаас яасан би саяхан бэлгэн авсан. Надад амар таалагдсан. Тэгээ би бүр хүмүүст рекламдаж хэлмээр санагдаж. Би одоо ухнаа. За энэ миний нүдний шил байна. Энийг манайхан харсан дөө би угаасаа цүнхэндээ ингээд солиод аваад явдیں۔ Миний юм өнгөгүй компьютерийн хамгаалттай нүдний шил. За миний дараагийн юу болохоор салфетик. Энэ салфетик бол үстэй би жоохон ингээд уртаар юм ярмаар ах чаа. Чи шууд за шүүдрийн за юм нэг юу мууч шиг шил мэлчих шиг юм жижиг яриад их ингээд шууд том юм гаргаад ирдэг шүү. За салфетикийн хувьд болохоор ингээд айгүй олон төрлийг аваа явж идэв. Зүгээр л олон төрөлтөн гол нь байдаггүй. Зүгээр нөгөө салфетик их л байх тусмаа гээд энийг имлгээс өнгөө өгчээсэн болохоор бүр энэ өнгөөч өгөөгүй би надад нэмж өгөөч яг юм жаа. Амар олныг хацаах. Энэ амар гоё юм том хүүхдээ барах усан даруулж хүрхийг юм. За тэгэнгүүтлээ миний цүнхэнд ер нь юм явт юм уу? За энэ нөгөө нэг тос шингээгч таслахыг ингээд дардаг. Миний цөөрэ арьстай болохоор зовлон мэдхгүй. Ингээд нэг авч ирсэн. Надад таслах хүмүүс чинь ингээд таслагддаг байхгүй ингээд яг энэ T line-аараа эмзэг хүмүүс чинь тэгэнгүүт ингээд будаг модг нь уурсаад тэгээд таслах учраас тогтдог байгаа.
Тэр тогтмол хэрэгтэй дээ. За эцмэр сонирхол. Би нэг авч ирсэн дээр надад нэг хэрэг гараагүй. Тэгвэл миний дараагийн юм гэх юм болоо л юм штэ тий алийг үзүүлэх вэ. За энэ хоёр энэ талд нэг хоёр юу байгаа. Тинчээ нэг юм байгаа. Памперсан байгаа. Угаасаа. За тэгэл би тэд чинь бол яах вэ ингээл. За мэдээж би бол бүр нэг санитайзер энэ арай жоохон том цүнх байгаа болохоор санитайзераа ингээд хийсэн байна. Санитайзер маск өдрөлстэй байна. Тэгвэлжээ. За дараач. За. За. Энэ бас лайм яддаг юм. Наа чи хүүхдийн тийжэл. Хүүхдийн тийжэл. Тий. Энэ бол өстой миний хамгийн хөөрхөн аминд ордог бүтээгдэхүүн байгаа. Similac гэдэг. Similac. За дагаа л те. Яа. Similac. Өөрөө зөвч хэлээд байгаа юм бүрэж байгаа тийм. Би цаагаад. За Similac. Би гэхдээ угаасаа энд хамгийн их байдаг нөгөө нэг дэлгүүрүүдэд хамгийн их байдаг шүү дээ. Тий би угаасаа мэднэ. Тий. Угаасаа энэ Америкт номер 1 хураас үг гэж ярьта. Бүх ээж нар л ер нь бол баг мэддөө ер нь бол тий сүүн тижэл гэж юу гэдгийг зөв тэрэн дундаас алийг сонгох уу гэдэг сонголтын дээр л ирдэг баг тий. Амар хэрэг болдог. Гэхдээ зарим ээжүүд намайг айгүй юу хийж иж магадгүй одоо шүүмжилж магадгүй ягаа хүүхдээ хуурайс үгээд байгаа юм бэ гэд тэ. Тэнгүүд нөгөө мэдээж хэрэг хүн болгон би тэрийг айгүй ойлгосон. Зарим ээж нар үнэхээр угжаар хөхүүлэхээс өөр аргагүй юм байна. Сүүн гардаггүй юм байна гэх мэтчлэн зүйлүүдийг гээд ойлгосон байхгүй эргэн тойрныхоо ээж нараас хараад өөрөө ямар ч юм тохиолдчихсэн. Гол нь ч юм уу ээж бол биш ээ гэдэг тийм ойлголт байх хэрэгтэй юм хтэй хүнд. Хүүхдээ хөхүүлж чадахгүйгээс болоод өөрийгөө муу ээж гэж юусоо бодож болохгүй. Тэгсэн чинь яг би өөрөө төрснөөхөө дараа яасан гэхээр эмнэлэгт би төрөлтийн дараа гинтийн нэг юм хүндрэл гараад надаа. Төрөлтийн хүндрэлээс болоод би юу яасан? Би мэдж байгаа. Тий, 1 сар ерөнхийдөө хүүхдээ хөхүүлэх надад боломж байгаагүй. Хагалгаанд орсон, хагалгаанаас болоод чичирдсэн. Тэгээ цочрлын үүдэлтэйгээр хөхнөөс маань сүү гарахгүй. Тэгээ би сая түрүү хэлээдсэн шүү дээ. Би хөхөө саах гээд 1 сар штэ саасан. Тэр үедээ болохоор яг энэ сүү намайг манай хүүхдтэй хоёрыг тэгээд ер нь бол хамгийн хэцүү хүнд амар тийм emotional үеийг бол давж гарсан байгаа. Би өөрөө хаалгаанд ороод хүүхдээ хөхүүлэх чадваргүйсэн бол хүүхд маань болохоор инкубаторт бас хэд хонсон. Тэгээд одоо бол бид хоёрын бүх юм 90 сар бол байгаа. Тэгээд 90 сар бол ямар нэгэн асуудал юугүйгээр байх их хүндсэн энэ сүүйсэн гэж л би хэлж байна. Тийм ээ тийм. Угаасаа гэхдээ ихийн сүүг уухгүй болвол ихийн сүүтэй ижилхэн бас нэг юм уухал хэрэгтэй шүү дээ. Тэгээд нэмэлт ижил юун тул байгаа илээ. Тэгээд хүүхд ч ондоо хоол идэж чадахгүй юм чинь мэдээж. Тийм заавал тижээлэр нөгөө хооллох хэрэгтэй. Гэхдээ бурхны авралаар хүү бит хоёр хичнээн энэ сүг хэрглэж байгаа ч гэсэн хажуугаар нь хөхний сүү маань бол гарч байгаа. Гэхдээ мэдээж хэрэг бас хангалттай хэмжээнд гарахгүй тохиолдолд яалтчгүй энэ сүү бол хэрэглэгдэх шаардлага болдог. Тэгээд тэр утгаар нь ерөөсөө бит ингэ шүүмжилж хүлээж аваарай л гэж хэлмээрээ. За. Ямар санаа нэг тийм ёо seriously тийм яриа болоо явчих тийм саяных сүм дээр ирсэн чинь зүгээр. За одоо юу вэ надаа ер нь миний зүгнээс бодогнаас өөр юм гарч ирэхгүй нэ. Нэг би ингээд амар урагш нь харуулж оруулаад байгаа хэрэг. Hanko Cosmetics-ийн маань миний eyeliner байна. Буруу харуулсан байна. Eyeliner. За eyeliner-а бас тодруулж мадруулж бас зурах хэрэг гардыймаа. Ингээд өдөржингөө нэг бодогтойгоо явахаар ч юм бас тий. Болсон. Найзын цүнхнүүд ч гэсэн цагтаа ямар юмнууд байсан бас. Харин тий. Үгүй өмнөх цүнхэн дээр би ерөөсөө нөгөө баг будаг гарч ирээгүй гэсэн амар их будаг гарч ирсэн байлгүй. Гэтэ найз нь бас чамд үлцэтэй сайхан ерөөлийг өөдөөд нь дэвшүүлээд яг ийм цүнх барьж яваарэ гэж өрөөж ийна. Баярлаа. Гэтэ ойрын төлөвлөгөөнд байхгүй байгаа шүү. Тэгээд дараа чи миний гаргах юм болохоор ус. Сүүгээ найруулна. Тийм. Нэгдүгээр сүүгээ найруулна. Сүүгээ болохоор ерөөсөө тэгж нөгөө карантины ус мусаар найруулж болохгүй. Нэг бол буцсан, ариутгсан гэх мэтлэн сүүгээр л найруулах хэрэгтэй. Тэгээ энэ манай хүүгийн ч хоололдог, миний ч хоололдог. Тийм. Тэгээ нэг ус хангалттай юу ер нь? Үгүй хангалтгүй шүү дээ. Би энэ зүгээр цүнхэндээ л нэгийг нь ингээд гавчуулсан байгаа болохоос үгүй миний хүү жоохон тайван биш үү заа юу. Нэг юундаа л яатсан байгаа болохоос биш. Тэргийн доор ч юм уу, машин дотор ч юм уу, тэгээ гэрт мэрт бүр ингээд бодлороо байж дээ. За миний цараа нүдний манд тусаагаар байна. Энэ нүд цагааруулагчтай. Тэгээд нүдний одоо тижэл тусал яг л нөгөө эхний энэ гаргаж ирж үзүүлсэн шиг
Угаасаа надад одоо хамгийн хэрэгтэй сүүлийн үед хамгийн хэрэгтэй байгаа юм бол энэ нөгөө аргалтаас сэргийлдэг гэхгүй юу? Чихрээ амрууга булгаагаар игээд айгаас угааж таа. Аргалтаас сэргийлдэг тэгээд нөгөө лазер эмчилгээ хийлгэсний дараа нүд айгүй аргадаг болт юм бэлээ айгүй эмзэгшээд тэгээд тэрэн дээр заавал ингээл ерөн төрлөөрөө явж явах хэрэгтэй. Дараагийн юм нь Тэг ингэж хоёулаа хийх зугаатай байна. Ганцаараа хийхээр яг зарим тохиолдолд айгүй гоё, зарим тохиолдолд амар урангүй байд юм аа. Тэг ганцаараа хийхээр. Би харин тэгэж бодоод за найз нь үзэгч даунууд нөө. Тийм хүүхдийн даунууд. За. За энэ даунуудыг юу юм хэрэглэх вэ? Энэ маар шиг материал даа угаасаа ээж нар мэдж байгаа. Энэ даавыг хүй миний хүү яасаа юу идмээр юу хиймээр юм? Муу идмээр юм уу? Сүүг идмээр юм уу? Симлата идмээр юм уу? Яг юу идмээр юм? Сонголтоо хэлээр минийх үү. За. Өөрийнх нь юмыг гаргаж ирээд тараагаад хахаар өөр нь гэдэг нь. Уруул өнгөлөгч. Уруулын бодог угаасаа явдаг. Мачи Victoria's Secret-ийн уруулын бодог гэдэг. За. Victoria's Secret-ийн нэг нь уруул өнгөлөгч байна, нэг нь уруулын бод. За хоёулаа л өнгөлөгч юм да. Энэ миний зүгнээс дээлийнх нь будгал гарч ирлээ те. Тэгтээ яг те ганц би юм штэ. Гоё юм зүгээр. За. Хийнгүүд дараачийн гаргах юмнууд нь дадаа. Хувцснууд нь. Үүний том наач. Хувцснууд нь. За. За ингээд нөгөө гадаачин бааж шээ. Боди байна, өмд байна, цамцсан байна гэдэг ер нь ингээд дандаа хувцснууд нагаа. Тэгээд олон хувцс байх тусмаа амар зүгээр ядаг. За бенч өшөөж хувцс гарч ирнэ. Эндээс маш хайн байгаа. Өмнө бас маш өсөвч нь байна. Тийм тэгээ аймс байгаа. Уг нь 23 аймс гэдэг үсээ. Яралгаас авшиг амар гарч ирдэг. Бас мэдмээр л юм байна те. Тий. Би одоо ийм юм одоохондоо найзсан сайн ойлгохгүй. Гэтэ эндээ ингээ хийчих. Ирээдүйд ээж болох юм чинь те. Дан орсон. Шүүдрийн мамаа юм хэлж байхад чи сонсол та. Миний хүч чадвар. За тэгээд энэ дотор бол мэдээж юу байдаг нь угаасаа ойлгомжтой. Би өмнө нь үзүүлжсэн бүх картууд, метроны карт гэл ер нь за тиймэрхүү юмнууд явдаг байгаа. Ингээл төрөвчин дотор юу явдггүй тэр юмнууд л байдаг. Гэтэ би төрөвчөнд ямар ч зураг мураг авч явдаггүй. За өөр юу байна? Дуусаагүй юу? Болоогүй. Наадгүй гэдгийгсэн чинь амар хөөрхөн. Ингэж нийтээ. Цүнхний реклам хийчих би. Ингээд сунаад. Ямар хөөрхөн бэ? Бүгдээ хэлэх юм ш. Ингэж хэвдүүлээд. Энэ натаа энэ дундуур нь хийдэг юм аль нь хэлдэг ингээд. Ингээд байхаа. Тэг ингээд гоё бүр ингээд хөдөлгөөнгөө болгочтой. Ингээд. Ямар хөөрхөн. Тэгээд памперс суулчих юм байна. Гадаа нарлуулчих юм байна. Хэвдүүлчих юм байна тий. Бүр тэгэж явах юм бол унтуулах та. Байхаа та. Ингээд ядаж юмнаас хамгаалцдаг хөдөө гадаа. Энэ нэр ямар гоё цүнх вэ? Одоо хоёлаа өөр өөрсдийнхөө цүнхнээс хамгийн хэрэгтэй энэ чинь нэг ч бас хэрэглэхдэггүй ч амьдрал үргэлжлэх юмнууд байгаа штэ. Тийм болохоор нэг бүтээгдэхүүн сонгоё. Одоо юуг чи заавал би зөвхөн энийг л авч явъя энэ цүнх маань хэрэггүй гэхгүй. Тэгвэл зүгээр амьдарч болохоор цаашдаа хүүхдээ. За би одоо би бол бодга авчмаар байна. Тэгээ би бодга авчвал гэртээ орж чадахгүй, машин руугаа орж чадахгүй, явж чадахгүй болчих гээд байна. Тэгэхээр би угаасаа нөгөө гэрээсээ гарахдаа би дандаа төрөвч, түлхүүр, утас гэж явдаг. Тэгэхээр надад түлхүүр, төрөвч хоёр маань амар хэрэгтэй. За төрөвч бол үлдээчж явж байна. Ягаад гэвэл утаснасаа нөгөө Samsung Pay-тэй картаараа шууд pay гэж явчих болохоор би гэрийнхээ түлхүүрийг сонгож байна. За тэгвэл минийх бол угаасаа амар юу заяа. Би бүр энд ялгаа тавьсан байдаг нас. За усч яах вэ заяа. Би хамгийн гол хэрэгтэй юмыг би энийг хүүхд тийштэй. Одоо хүүхдээ өсгөөд л тань штэ тий. Уу яг би хөхөрөө мэдээж хөх надаа байгаа штэ тий. Байгаа бүстэйгээ хамт байгаа штэ тий. Гэхдээ яг нэг хоёлаа яагаад дэлгүүрлөө ингээл 5 цагаар явж магаал тий. Хүүхдээ орохол би 3 цагаар явах хэрэг гарч мараал. Ерөнхийдөө ажилдаа явах хэрэг гарч мараал. Ингэж мөнгөд надад яалтчгүй энэ цүнхэн дотор байгаа бусад бүх юмыг бид нэр орлуулах боломжтой. Ямар нэгэн байдлаар одоо памперс баалгаа шийлгээ сольж болно тий. Тэгээд анх дөнгөж нэг төрсний дараа надад угаасаа эмнэлгээс шууд цаанаас нь санал болгож исэн. Тэгээд санал эмнэлэг өөрөө цаанаас нь бүр ингээ өгд юм бэл одоо хөхүүлэх чадамжгүй байгаа ээж нар ч юм уу те тэр юмд нь бүр ингээд энтхийн ихэнх эмнэлгүүд шууд ингээд автоматар сүү гэд өгдөг. Тэр нь энэ Similac сүү байсан байхгүй юу? Анх би Similacтай тэгж танилцчихсан. За тийм. Тэгснээ дараа нь надад тэгэл ингээд нөө сонголт байхгүй өгж байгааг л би аваад байгаа. Юу ч мэдгүй юм чинь. Тэнгүүтээ дараа нь эмнэлгээс гарсныхаа дараа
би за ямар бүтээгдэхүүн хүүхдэд өгөх вэ гэдэг дээр судалгаа мэдээж хийн штэ тийм юм чинь. Бүх ээж нар л одоо миний энэ цүнхэн дотроос ингээд сонгосон бүх бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө судалгааны үндснээр тийм нэг эмнэлгээс үнэгүй өгчээсэн болохоор би үнэгүй юм чинь ингээд бодоод одоо илүү чанаргүй юм чинчтэй гэж бодсноо. Тэгээд айгүй чанартайс юм уу олж өгдөг баатруулаад тэгсэн чинь энэ Симлакийн хувьд болохоор амар юу юм бэлээ. Хамгийн ихийн сүтээ ойрхон төхөж очдог. Надад хамгийн их бүр ингээд нөгөө нэг point болоод бүр яг би энэ сүү вау гэж бодогдсон юм юу байсан гэхээр зүгээр л энэ сүүний аягүй хөөрх юм ингээд юм байлаа. Уус орон болгоны цаг уур амьсгал те хүүхдүүдийнх нь идэж уудаг одоо нөгөө эцэг хийдэж уудаг хэрэглээ бүх юм ингээд тааруулж ийм нөгөө орцын найрлагыг ингэж бүтээд юм бэлээ. Уус тийм үү? Уусынхаа хүүхдүүдэд зориулж юу? Тэгэхээр амар сонирхолтой хас тийм. Бусад зүүнүүд дээр аль тийм юм ерөөсөө байдгүй юм билээ. Анхудаа сонсч. Би одоо мэдэхгүй болохоор гэдэг энэ сонсож. Энэ одоо ингээд жишээлбэл энэ дээр байгаа ингээд нөгөө бүтээгдэхүүн энэ орц найрлага нь яг л Америкт өсөж байгаа. Америктэй ижил цаг ууртай газруудад л тохиромжтой гэсэн. Би айгүйг сонсчихсан Симлакийг ингээд Монголоос ингээд нөгөө авуулъя гэж исэн хүмүүсийг амар одоо нөгөө нэг намайг төрснөөс хойш нэг хит хитэн надад бас тийм санал тавьсан. Ийм зархуу мархуу өнтер гэдэг ч юм уу тийм. Тэнгүүд тэгэх юм бол ерөнхийдөө хадгалтын горон морин, тээвэрлэлтийн горон морин гэж сүүч амар учир шалтгаантай байлаа заа. Тэд нар ингээд бүгд эвдэгдчихдэг учраас ерөнхийдөө Монголд үйлдвэрлэхдэггүй хэрвээ та ямар нэгэн байдлаар одоо сүү сонгоо Симлак байлаа гэж бодоход чинь Монголтой хамгийн ойрхон цаг ууртай газрын бүтээгдэхүүнийг л сонгох нь айгүй зөв юм байна гэж ойлгосон. Тийм байна тийм. Одоо сая жишээлбэл ковид гарсан шүү дээ тийм. Тэнгүүд ковид жишээлбэл ингээ гарангууд хүний ингээ нөгөө бид тодорхой хэмжээний амин дэм юу гэдэг те нөгөө нэг одоо дархлаа үүсэх ёстой шүү дээ тий. Тэнгүүд ярих юм байна суугаад идэг. Sorry найзаа. Би бүр амар тайлбарлаар санагдаад байгаа л. Тэгээд тэр юуг нь одоо жишээлбэл ковид гарлаа гэхэд тэрэн зориулаад шинжилэлт хийн гэх мэт тий. Юу нь ингээд нөгөө жилийн жилд ингээд бүр жил болгон ерөөсөө тэр орчин нөхцөл байдал өвчлөл юу гэдэг тэр болгон зориулаад хүүхдийн бүтээгдэхүүнийг бас давхар сайжруулдаг гэдэг нь надад бүр амар вау санагдчихсан. Тэр ээжийн сүүнээс гадна тийм давуу талтай юм байгаа юм уу? Ээжийн сүүг давхаар юм байт юм уу? Байлгүй яах вэ? Зүгээр би сонирхож байгаа байхгүй юм. Загнаад идэг те. Ирээдүйд судалж штэ бас яах вэ? Угаасаа чи ирээдүйд би чамайг хүүхдтэй болвол Симлак угаасаа амар хэрэгтэй юм бүр энэ ядчитэл ингээд айгүй хүүхэд их хэрэгэлдэг тэнгүүд амар. За гэтээ угаасаа төрсэн ээж зөндөө байгаа юм. Би чамайг памперс Симлак хоёроор хангана за. Тэгээд энэ нөгөө давуу юу нь болохоор хүмүүс нөгөө ингэж идэвэл амар инээтэй. Би бас юу ясаахгүй юу өхний сүү одоо ингээл явж байгаа бор хоолнд ордон штэ. Тэгээд хүүхэд сүүгээ голж хэлж мэлтэн штэ. Тэгээд тэнгууд ингээл нэмэлт хижил мэжлийн юу н архитуулчт юм байна л да. Тэгэнгүүт уг нь бол юу яд юм бэлээ. Ээж нар тэгж архитуулах нь айгу буруу юм гэсэн. Тэрийг би болохоор сайндаач нөгөө юу үзчихсэн чинь влог үзээд би нөгөө Америк ээж нарын групп гэдэг байхгүй. Тэгж амар хөөрхөн юм арга заасан нь. За сүүнээс нь гарчлаа гээд одоо ийм одоо энэ бол 1 2 ингээл 3 гэл ингээл номеруудтай байгаа байхгүй юу Симлакч одоо нэг памперс чинь номертай байдаг шиг. Тэнгүүд ерөнхийдөө 12-оос дээш насны 3 номерын ийм нөгөө нэг 10 юунаас дээш сартай ийм одоо хүүхдүүдийн бор хоолнд уушаа орсон гэсэн үг шүү дээ тий. Номероор өөр бас. Тий номероор бас өөр талгаар үлэн гэсэн чинь тэрийг болохоор айгүй гоё. Тэр надад ихтэй амар таалагдсан. Би бүр ээж нарт нэрээ хэлмээр санагдаад. Тэрний үг гэхээр манай хүүхэд бор хоолнд ороод томроод ингэнгүүд зөвхөн нөгөө хоолноос авч чаддгүй тижэл мижээлүүд энэ сүүмөнд бол явж байгаа байхгүй юу? Ер нь бол ийм. Тэгэнгүүт тэр болгоныг би яг хүүгээ хоолноор унд нөгөө 3 номерын сүүг нь ерөнхийдөө насных нь англиар нь хэрэглээд өгөхдөө зүгээр ингээ угжаар өгөхөр хүүхдүүд уурлаад уудаггүй гинэ. Хоолнд найруулах. Тэнгүүд нухшинд нь жоохон найруулж өгөх. Тийм хоолнд нь найруулж өгөх. Угаасаа одоо наа чи манайхаар ийм юм байна. Миний одоо ингээд одоо жим хийдэг хүмүүс мэдэх хэвээр. Жим хийдэг хүмүүс чинь дандаа юм power юмнууд хэрэгэлдэг байхгүй юу? Одоо нэмэлт нөгөө тижэл. Гэтэ харамсалтай нь би хэрэгэлж чаддгүй юм нөгөө ходоод мутаагаасаа болоод би энэ дээр нэг ярих юм гараад ирсэн чи амар гоё өглөөж ярьчлаа шүү заяа. Тэгээд яг тэрэн шиг юм нэмэлт хижээлэх юм байна штэ. Одоо л ойлгож шít би. Яг бүр. Тий, ер нь уг нь нөгөө нэг юу яатсан юмсаа энэгээр хэлэх нь зөв юм болов уу юм. Би ямар ч байсан уг нь айгүй их олон ингээд нөгөө өөртөө бас ингээд Симлак нэмэлтээр юу надад байгаа байхгүй юу? Тэднийгээ би уг нь ээж нарт гоё Монгол руу гэж явуулна гэд бодсон. Тэгээд тэрийг тийм штэ нөгөө имлгээс бэлгэлсэн нөө энүүгээр нэг байгаа мөн үү. Тэгээд би хамаг юм ярьчдаг. Тэгээд би харин тэрийг уг нь ингээд нөгөө нэг ээж нарт нэг хин нэг ээжийг сонгоод өгж явуулахыг амар хүссэн. Яг
нэг ээж ч юм уу нэг за ядаж сарын хэрэглэн ч юм уу те 2 сарын хэрэглээг нөгөө өмөр өгөө явуулъя гэж бодсон байхгүй те нөгөө явуулах гэдгсэн чи энэ нөгөө би нөгөө судалгаан дундаа хамгийн гол нь яг нөгөө дараа нь ирж судлаад харахад Монголын нөхцөл тиймж тохиромжтой биш гэдгийг жоохон надад жоохон юу болцсаахгүй юу. Яг энэ Америк зарагддаг симулак нь ер нь бол айгуугай ойлгомжтой надад бас айгуу их юм ойлгуулсан тийм What's in my bag бичлэг байла. Тэгээд өнөөдрийн маань What's in my bag бичлэг та нарт таалагдсан баха гэж бодож байна. Тэгээд хамтдаа байсан баярлалаа. Ингээд найзтайгаа хамт бичлэг хийсэн чинь бас айгуу гоё байна. What's in my bag байсан хамгийн сүүлд орсон бичлэг маань. Тэгээд яг одоо ингээд энэ бичлэгийг шууд араас нь тавьчихвал бас сонирхолтой байна гэж бодлоо. Энэ сүү амар таалагдлаа. Тэгээд энэ цүнх амар таалагдлаа. Тэгээ цүнхэн дотор байгаа бүтээгдэхүүнүүдээс амар таалагдлаа. Бүгднгэдээ. Ер нь аль гэхдээ гоё юм байна. Тэгээд ээжүүд бас үзэж байгаа юм чинь гоё санаа аваад те. Тэгээ бас надад гоё ээж нар магадгүй миний мэдгүй байгаа бүтээгдэхүүн байж болно шүү дээ. Би чинь шинэхэн ээж хүн маань дөнгөж 3 сартай. Тэгээд энэ 3 сарын хугацаанд олж мэдээ цуглуулсан цүнхэндээ авч авахд илүүдэхгүй зүйлсүүд гээд энэ байна. Тэгээд хэрвээ шинэхэн ээж юм аа найз бас надад бас хэлээрээ цүнхэндээ юу авч явах вэ? Тэгээ бас миний нүдийг нээж гисэн чихийг маань дэлдэлгэж гисэн гоё цүнхтэй найз байна. Юу гэсэн чи би. Ийм санаа гаргасан гүлээдээ бас баярлалаа. Айгу гоё. Тэгээ бид хоёр ерөн сүүлийн үед бид хоёрын бичлэгөө жоохон их орох байгаа шүү. Тэгээд бэлтгэлтэй байгаарай. Нэг бити уудаарай. Гэтэ гоё юм хийж байгаа. Тэгээд хамтдаа байдаг та нартай баярлалаа. Мэдээж YouTube бодсон дээрээ subscribe дараарай, like дараарай, comment хэсэг бичээрэй те. Тэгээд бас дараагийн одоо хийлэг маягаа бичлэгүүдээ бас бичиж олно шүү. За тэгээд тэр бичлэгүүдийг бас бид хоёр чадлаараа хийх гэж үзнэ. Тэгээ хамтдаа байдаг та нартай бүгдэнд нь баярлалаа. Өнөөдөр бид хоёрын цүнхээрээ аясандаас баярлалаа. Тэгээ дараагийнхаа сонирхолтой бичлэгүүдээр уулзлаа. Түр баяртай.